Сайн мэцхан үзэгчдээ Улаанбаатар хотод 19 цаг болсон байна. Бид нэвтрүүлэг үзэгч та бүхэнд студиэс шууд хүрч байна. За өнөөдрийн бид нэвтрүүлгийг баяр маань надтай хамт элбгээ, хишгээ, баясаа дөрөв хөтлөн хүргэнэ. За тэгээ үзэгч та бүхэн бидэнтэй хамт байж бид нэвтрүүлэгтээ хамт байж за өнөөдрөөс эдвийн дагуу өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэвэл ETHD пэйж хуудас болон Mass Agency пэйж хуудасуудаар лайв үзээд доор нь комментоор үлдээх боломжтой байгаа. За манай өнөөдрийн сэдэв бол цахим сэтгүүл зүйн Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил хаахын явна вэ гэдэг сэдвээр бид өнөөдөр ярилцах байгаа. Тэгээ өдөр тутамдаа бид бас цахим сайтуудаас мэдээлэл их авдаг болсон. За мөн сошиал дээр явж байгаа Facebook дээр байгаа пэйжүүдээс их мэдээлэл авдаг болсон. Тэгвэл эдгээрийн одоо сайн муу таал цааш дээр нь юунд анхаарах хэрэгтэй байна гэх мэт ийм сэдвээр бид нар өнөөдөр ярилцах байгаамаа. За тэгээ уламжлал ясаар өнөөдрийн сонин сайхыг юу байцгаана залуучуу да. За хишгээ гэсэхгүй за хишгээч за тэгээд бидийнхээ юм хийгээд гэдэг. Энд өнөөдрийг л. За өнөөдрийн хувьд бол яг нөгөө бас шинжлэлийн дугаарууд эхэлсэн. Тэгээд шинжлэлийн дугааруудтайгаа бас явлаа. Шинжлэлийн дугааруудаа хийж ин. За тэгээд мөн бас бидийнхээ сэтгүүлийн хүрээнд бас одоо зочин мөнтэйгээ ярилцах гэж өнөөдрөө тиймэрхүү ажлуудаа хийгээд за өдрийг өнгөрлөө дөө. Шинжлэлийн дугаар дээр нэг жижигхэн шипи өгвөл ямар төрлийн нэвтрүүлэгтэр ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол нэг аз жаргалтай гэр бүлийн төлөө гээд гоё тийм нөгөө энгийн гоё амьдарч байгаа сайхан хасуудын оролцсон тийм нэвтрүүлгүүд хийж байгаа. За тэгээ онцлоод нэг ярихад амар хөөрхөн нэг тийм 7 хүүхэдтэй айл битгүү батсан байхгүй. Тэр бүр үнэхээр их хөөрхөн. Тэгээ бас шинжлэлийн одоо дугааруудаар шинжлэлээрээ бас тэр дугааруудыг хүлээн авч үзэх байхаа. Ааха. Шинжлэлийн баяр чи яг гэр бүлийн баяр гэдэг тийм гэр бүлээрээ тэмдэглэдэг. Тэгэхээр маш гоё сюрприз болсон нэвтрүүлэг байх юм дээ. За тэс ядан хүлээж байна. За элбэгээ өнөөдөр хаагуур явда. Сайжруулсан шахмал түвшний цэгүүдээр явсан тийм. Үнэхээр шахмал түвш тийм амар ховор байна уу? Гадуур ер нь сайн сайн юу вэ? Харин тийм машинтай юм очир үүссэн. Зурагтаас ирж шар аднаас одоо нөгөө цай 16-аас нүүрсэн дээр очирлж авч ийн гэдэг. Тэр иймэрхүү сураг сонсогдодсон тэр үнэн үү? Уг нь л одоо сайжруулсан түвшний 5-7 түвш компани үйлдвэрээс гарч байгаа одоо өдөртөө үйлдвэрлэж байгаа нүүрс нь болохоор иргэдийн хэрэгцээнээс бол илүү. Гэхдээ одоо борлуулалтын цэгүүд яг дуусаад өгөхөд ирэхээрээ одоо тэр төв рүүгээ залгаж хэлэмээ л да. Одоо ингэ нүүрс хэрэгтэй байна гэд. Тэгээ тэр чинь бас яг ингэ цагийн дараа ирэхгүй 2-3 цагийн дараа ирэх юм ингээд янз бүр ирнэ штэ. Замын ачаалал биний тэрэ гэж янз бүр юм. Яг тэр хооронд нь л яг түвшний хомсдол үүсэдээс хомсдол бий болдог гэсэн бол хариу борлуулалтын цэгүүд өгч илээ. Тэрнээс гадна одоо бэлэгч гачуурт ч юм уу те бүр ингээд бүр яслагдсан цэгүүдэд бас арай нэг хурж үйлчлж чаддаггүй юм шиг байлээ. Тэрнээс уулнал нөөц бол байгаа. Тийм л ер мэдээлэл өгч. Манай найз өгчтөр урчигдэр нөгөө өргөгийн ард гэрн байдаг. Тэндээс ахуулаад хайгаад баян шүү зурагтаар тойроод наашаа яваад дархээ юу руу ороод болохгүй. Тэгээ бүрийн цайзын амар урт очир дээр бараг цагаараа очирлж ийж зөвхөн тэндээс авсан. Тэгээд авахтаа хоёр шуудагаас илүү өгөхгүй гэж авсан. Тэгээд нилээ орой бүр шүн нэг болтлоо очирлж тэгжээж авсан гэдэг. Тэгэхээр элбэгийн ярьж байгаа нэг цагийн наан цаана ингээд түгэлт ирдэг. Энтэй болохоор зүрх миний сонссон зүйл болохоор зөрөө. 20 цагаар бүр ачаал ихтэй байдаг учраас хурдан дуусаад байна гэдэг тийм. Нүүрс авангууд яг 7-8 цаг үед нүүрс нь бас дуусчдаг гэсэн. Юунууд ингээд дуусчихад байгаа юм тий. Цэгүүдээр нь. Тийм. Зэрэг дуусчаад л. Тэгэл хүмүүс авч чаддаг. Ер нь энэ нөгөө нэг хүртээмж муутай байгаатай холбоотойгоор 5-7 түвш компаниас борлуулалтынхаа цэгүүдийг бас нэмж байгаа юм байлээ. Иргэдийн гомдлоод байгаа нэг зүйл нь маш холоос очиж түвшээ авах болж юм. Тэгээд унаа тэрийг хөслөөд ингээд очихоор зарим газар байхгүй байна. Нэг удаадаа их хэмжээгээр авмаар байна гэдэг гомдлыг их тавьж байгаа юм билээ. За үүнтэй холбоотойгоор иргэдэд энэ түвшийг аль болох ойртуулахын тулд бас тодорхой цэгүүдийг нэмж байршуулж байгаа гэдэг мэдээллийг 5-7 түвш компанийн зүгээс өгчээсэн. Гэхдээ иргэд бол хаана энэ түвш байхгүй байгаа юм гэдэг талаарх мэдээлэл маш сайн өгч явах хэрэгтэй. За мэдээж хэрэг энэ мэдээлэл дээр үндэслэж тэр борлуулалтын сүлжээ бас ажиллах ёстой. Ер нь бол яг энэ компанийн 24 цагаар үйлдвэр дээр хүмүүс нь ажиллаад ирс тасралтгүй байнгын бэлэн байдалтай ажиллаад байгаа юм билэ. Тэгээд хаана ямар асуудал байна тэрэн дээр бас дүгнэлт хийж ажиллах байхаа гэж бодож байна. За тэгээд баясаар сайн сайхан байна. Ойрдоо ойлооч ерөөс бид дээр таараагүй юм шүү дээ. Тийм би уг нь 2 дахьд бид орох байсан. Тэгээд нөгөө энэ 7 хоног бол нөгөө шинжлэлийн баярын нэвтрүүлгүүд эхэлсэн. Тэгээд 4-7 хоногоос хойш 3 найруулагчийн баярын дугаар баярын нэвтрүүлэг дээр ажиллаад
дуусгасан байгаа. Тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгүүд маань зочид маань их таалагдж байгаа. Нэвтрүүлгүүд маань яг одоо нөгөө хишгийг ярьсан нэвтрүүлгүүд дээр л явсараа ерөнхийдөө ойлгоцлоо. Ажлын өдрүүд ялаа. Өнөөдөр бас их гоё өдөр болж өнгөрсөн. Манай багш Сагсамгийн олон улсын хэмжээний мастер болормаа гэдэг Болтонгийн болормаа гэдэг 3 дугаар сургууль Алтаад багийн багш 3 дугаар сургуулийн захирал байсан тийм багшийн маань одоо бурхан болсон өдөр энэ өдөр тохиогоод шавнар одоо хүүхдүүд нь одоо багш дээр байсан шавнар нь одоо найзуудтай нийлээд яг өөрийнх нь багшлж исэн захирал хийжсэн 3 дугаар сургууль дээр хүүхдүүд баярлууллаа, багш ажилчдаа баярлууллаа. Нэг тийм үйл ажиллагаа явуулсан. Тэгээд их л гоё өдөр өнгөрч энэ дөө. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд бас ер нь шинэ жилийн баяраар дандаа нэг улс төрчид мэдчилгээ дэвшүүлэл хошин шогийн тоглолт гараад өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр жирийн айл өрхүүдийн шинэ жилийн баяр яаж өнгөрдөг вэ гэдгийг манай телевиз харуулах юм байна. Манай програмын албаныхан ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд миний хувьд өнөөдөр 7 хоногийнхаа тайм хөтөлбөрийг хийлээ. Өдөр тутмынхаа мэдээндээ бас оролцоод явлаа. За хамгийн сүүлийн шинэ мэдээлэл үзэгчдэд болгочих гэж бодож байна. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид удирдагчдын хуралдаан сая 17 цагийн үед боллоо. За эндээс нэг шинэ мэдээлэл гарсан юу вэ гэвэл ерөнхий сайд бол авто замын хураамж нэмэх асуудлаа эргэж судлаа, эргэж хараа гэдэг үүргийг хотын дарга өгсөн. За тэгвэл хотын дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд авто замын хураамжийг 2013 оны хэмжээнд буюу өөрөөр хэлбэл 20,000 байсныг 5 дахин нэмэхгүй байх саналыг оруулж байгаагаа бол илэрхийллээ. Гэхдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол өнөөдөр энэ хотын даргын саналыг авч хэлэлцсэнгүү за ирэх даваа гарагт авч хилэлцээд тодорхой шийдвэрээ бол гаргах юм байна. За энэ дээр зүгээр яг автомашинтай жагсаал гэх мэт үйл явдлууд өнгөрсөн 7 хоногт болсон. За энэс улбаатайгаар ерөнхий сайд шийдвэрээ эргэж хараа гэдэг ийм үүргийг өгсөн л да. Гэхдээ миний хувьд бол жоохон харамсалтай байна. Яг бид нар энэ бид нэвтрүүлгээр яг энэ авцамын хураамжийг ярьж л байсан л да. За 5 дахин гэдэг арай л их юм биш үү гэх мэтээр ярьжсэн. Тэгэхдээ Улаанбаатар хотод амьдарч байгаагийнх бас яг ийм үүрэг хариуцлага бид нар хүлээх ёстой гэдэгт бол ихэнх иргэд бол санал нэгдэжсэн гэвч харамсалтай нь. Энэ жагсаалттай холбоотойгоор зарим нэг иргэдийн эсэргүүцэлтэй холбоотойгоор ерөнхий сайд бол бас гаргасан шийдвэртэй эргэж хараа гэдэг ийм үүрэг даалгаврыг өгөөд харамсалтай энэ шийдвэр бараг цуслагдах болж байх шиг байна. Тэгэхээр бас нөгөөх нэг л сошиал таалагдахын тулд масс таалагдахын тулд зөв шийдвэрүүдээ одоо цуцалдаг нэг иймэрхүү байдал бас дахиж давтагдах нь гэдэг байдлаар зарим хүмүүсээс үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна. За тэгээ энэ шийдвэр бол эрт даваа гарагт гарна. За тэгээ шинэ мэдээллийг дуулгахад нэг иймэрхүү байна. За өнөөдрийн гол сэдв цахим сэтгүүл зүүн хөгжил ер нь хаах нь явна вэ? Монгол Улсын цахим сэтгүүл зүүн сайт, цахим мэдээлэл гэдэг зүйл ер нь ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар ярилцъя гэж бид нар өнөөдөр энэ сэдвийг сонгож авсан. Тэгээ бид нар ер нь өдөр тутамдаа маш олон сувгаар мэдээллийг хүлээж авч байгаа шүү дээ, тий. Ялангуяа сэтгүүлчид бидний хувьд мэдээж одоо ард иргэдийн төдийлөн ойр биш байгаа их сурвалжуудаас мэргэжлийнхаа шугамар мэдээллийг авч хүргэхээс гадна энэ цахим сайтууд байна, сошиал пэйжүүд байна, тий. Төрийн албаны хэвлэл мэдээллийн албад байна гэх мэт маш олон шугамар бол мэдээллийг хүлээж авч байгаа. Тэгээ хамгийн нэгдүгürt иргэдийн хувьд бол бас өргөн хэрэгэлдэг ашигладаг зүйл бол энэ цахим сайт гэдэг зүйл байгаа шүү дээ. Монголд өнөөдөр маш олон сайтууд үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн үед бол энэ сайтуудын тоо бүрч их болж байна. Маш олон янзын сайтууд гарч ирж байна. Ялангуяа сошиал дээр пэйж маягаар үйл ажиллагаа явуулдаг тийм ийм одоо байгууллагууд гэж хэлэх юм уу, редакцууд нэлээх болж байна. Тэгээ энэ дээр нэг шүүмжлэлтэй зүйлүүд байдаг л да. Ер нь мэргэжлийн биш болж гин, борооны дараа мөөх шиг олон болохын хэрээр те сэтгүүл зүй, цахим сэтгүүл зүүн одоо нэр хүнд унжин гэх мэтэр маш олон шүүмжлэлүүд байдаг. Тэгэхээр өнөөдөр яг энэ талаар ярих гэж бодлоо л доо. Тэгэхээр эхлээд бид нар яг өдөр тутамдаа энэ одоо сайтуудаас те яаж аль сайтыг нь сонгож мэдээлэлээ гол төлөв авч ин ер нь хэр их бид нар ашигладаг юм бэ гэдэг талаараас өөрсдийнхөө жишээн дээр ярил гэж бодож байна л да. За миний хувьд бол өдөр тутамдаа өглөө ирэл хамгийн түрүүнд яг мэдээллийн сайтууд руу орж гол мэдээллүүдээ авдаг л да. За юу болсон байна? Шинэ юм юу байна? Урд шинэ юу болсон байна гэх мэтэр. Тэгээ ер нь энэ тал дээр бол манай мэдээллийн сайтууд маш шуурхай. Гэхдээ гарын 10 хүрээнд багтгаар яг хүлээн зөвшөөрөгдсөн
хамгийн гол нь тавьж байгаа мэдээлэл нь үнэн зөв, хариуцлагатай мэргэжлийн редакцийн хэмжээнд ажилладаг ийм сайтууд болоос гарын 13-нд багтгаал цөөхөн гэж би бол хэлнэ. За миний өдөр тутамдаа ашигладаг сайт гэх юм бол Icon CGM байна, News байна, Go байна, Monzame байна, Eagle CGM гэх мэт энэ сайтуудыг л би ер нь бол хамгийн их ашигладаг гэсэн. За News Press CGM-ийг ашигладаг байсан. Гэвч одоо сүүлийн үед бас эзэдэн солилцсонтой холбоотойгоор энэ сайтыг бас сонгох байсан. За гэх мэтэр төдийлөн бас нөгөө нэг зарим одоо сүүлийн үеийн сошиал дээр хийдэгтэй байдаг сайтууд байна л да. Зариг имэж гэдэг юм уу, игүүр имэж гэдэг юм уу, ICC имэж гэдэг юм. Эдгээр сайтуудыг бас их авдаг болсон. Тэгээд яг хөө мэдээ шүүлтүүрхийн тэнд тавьсан бүх мэдээлэл үнэн биш байх гэдэг шалгуурыг өөртөө тавьж ялангуяа одоо мэдээлэл олгож, ихсруулж болгож ашиглах гэж байгаа үүднээс заавал шалгах хэрэгтэй болдог л доо. Тэгээд их хвчлэн эдгээр сайтын мэдээлэл бол ер нь жоохон үнэн, ер нь үнэн байдаг. Тэгээд үүргээ бол сайн гүйцэтгэдэг гэж хэлж байна. Би бол яг энэ шалгуураар л эдгээр сайтуудыг сонгож өдөр тутамдаа ашигладаг юм. Та нарын хувьд байдаг бай. Баясаг ямар сайт бол ерөнхийдөө мэдээллийн үнэн бодит байдлыг бас нөгөө нэг редакц одоо жишээ нь дагагчтай зөвхөх юу гэж худлаа мэдээллийг ингээл айгу хэцүү шттэ сошиал орчинд чинь. Тэгээд ерөнхийдөө айл болох үнэн бодит мэдээлэл авахыг хүсдэг. Бас адилхан Icon News Go ч гэх юм уу. Тиймэрхүү яг эргээд их сурвалжтай эргээд одоо яг худал мэдээлэлтгүү тиймэрхүү сайтуудыг сонгохыг хүсдэг. Тэгээд сүүлийн үед шууд нөгөө лайв ихтэй мастер юм ч гэдэг юм заригч гэдэг юм уу те тэр эдийн лайвуудыг бол их үздэг. Тэгээд одоо ерөнхийдөө сонгуульд өгсөнтэй холбоотой юу ер нь пэйжүүд бол амар их ирчтэй байгаа сонин нэртэй те. Амар нэртэй ч пэйжүүд байж идэг те. Тэгэл худлаа өмнө мэддэхгүй баахан мэдээлэл тавиал хүмүүсийг одоо жинхэнэ нөгөө хоёр хуваагдуулж талцуулж хооронд нь мэтгэл зүйлдэг, маргалдуулдаг. Юусоо нөгөө мэдээллийнхээ их сурвалжийг батлахгүйгээр шууд цацдаг. Тим пэйжүүд сайтууд айгүй их байгаа. Тэгэхээр ер нь цахим орчинд бол ер нь одоо нэг жоохон цензур тавьж юм босго тавьмаар юм уу бас өшөө шалгадаг байгууллагууд нөшөө шалгаж хасч танд юм уу те. Яг үнэхээр үнэн бодит мэдээлэл өгдөг юмнууд үүргийнхээ дагуу ажиллаж байгаа бол болж юм те. Тэгэхгүй тэгэл дагагчаа ихсгээд худалдах ямар нэгэн ашигын зорилгоор эсвэл ямар нэгэн хүнээс зорилттойгоор ингэж хар буруу мэдээлэл цацах иймэрхүү юмнуудыг бол аль болох хумж тоог нь багасгахгүй бол яг хөө бид нэр телевизэд ажилладаг болоод тэр насан турсан хүмүүс гэдгээрээ бас арай өөр хүлээж байгаа өөр 10 жилийн 16-аас шүүлтүргээр 15 16 таа хүүхдүүд Facebook сошиал орчинд ордгүй хүүхд гэж бараг байхгүй болчихлоо шүү дээ. 13 таа 14 таа тий. Тэгэхээр тэр хүүхдүүдэд очиж байгаа мэдээллүүд ямар ч мэдээллийг ямар ч юугүй шууд хүлээж авна гэсэн үг байхгүй тий. Сошиал дээрээс харьцуулахгүйгээр шалгахгүйгээр дүгнэхгүйгээр тий. Тэгэхээр тэр бол хамгийн аюултай байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол аль болох шалгаж яг үнэн бодит мэдээлэл гаргадаг тийм сайтууд нь ажиллах тий. Бусдыг нь бол ерөнхийдөө аль болох хумих ёстой л гэж бодож байна. За манай хоёр ямар сайтуудыг өдөр тутамдаа ашигладаг? Хаанаас илүүтэй мэдээлэл авдаг вэ? Өглөөрөө хамгийн түрүүд Monzame CGM л ороод өнөөдөр болох үйл явдал хардаг. Тэгээд News CGM, Icon л ордог. Тэгээд хаяал мэдээ CGM-ийн л ордог. Мэдээ CGM бас тэгэл яг үнэн зүгөө бас харж ивэл тэрээд юм биш үү? Яг бас эргэлзээтэй. Би ингээ мэдээнд явж хараад 96-аас эхлээл ер нь мэдээнд явж эхэлсэн шүү дээ. 100 бол нэг ер нь цөөхөн телевиз, цөөхөн сайт байсан. Яг одоо 9 сар 10 сар гээд бүр цоошин миний мэдгүй нэг мэдсэн чил нэг микрофон гараад ирсэн. Нэг мэдсэн чил ингээ хүмүүс ч гэдэг team сайт майт гэж гараад ирсэн. Ер нь бол нөгөө сонгуульд өгч байгаатай холбоотой орж юм уу? Амар сайтууд, телевизүүд тийм шууд лайв хийдэг юмнууд амар их нэмэгдсэн байлээ. Тэрнээс гадна одоо яг мэдэн дээр ингээд одоо 3 4 телевиз ирсэн байлаа гэхэд тэр сайт ирээгүй байсан мэт дээ. Ирээгүй байсан мөртлөө сайт имийг шууд копито тавьдаг бас тийм сайтууд ерөөсөө гадуурхөө явдгүй зүгээр л ингээд тэгсэн мөртлөө бас хандлтаа яваад байдаг. Тийм сайтууд бас байдаг. Харагдсан.
Тийм ерөнхийдөө бол нөгөө түрэн би бас харж ирсэн юм. Нөгөө Alex.com гэдэг идэв шүү дээ. Одоо Монголын нөгөө сайтуудыг ирэмбэлдэг. За хамгийн их эрэлттэй байгаа гэд. Тэгээ түрэн харж байхад яг Монголын нөгөө шилдэг. За ер нь хамгийн их эрэлттэй байдаг сайтууд гээд 20 сайтыг тодорхойлцоо сохтын талаар эхний ээлжин за Google.com, за Facebook ч гэдэг юм уу тийм ингээд Yahoo энтер бол байгаа. За яг сайтууд гэх юм бол за нөгөө бидний электронник хэлдэг шиг news segment Go гээд иймэрхүү сайтуудыг ирэмблэгдсэн байсан л да. Миний хувьд бол яг мэдээж хэрэг бас мэдээж нөөц сегмент, Google сегмент энэ сайтууд руу л орж ерөнхийдөө бол мэдээллүүдээ авдаг. Тийм ерөнхийдөө бол иймэрхүү мэдээллүүдийг л авдаг да. Одоо та хоёрын хувьд юу гэж боддог? Эдгээр сайтуудын өгдөг те бүх мэдээллүүд яг үнэн зөв байдгүй. Уншсан болгонд хүн итгэж болох уу? Яг болохоор одоо энэ нөхцөлд үгүй яг яалч ингээ хоёр талтай байт юм байна. Яг ингээд өөр нэг сайт руу ингээл ороод татхад тэрний нэг арай нэг өөр талаас нь бичсэн байдаг. Тэ яг нэг мэдээллийг нөгөө тал руу сайт руу орохоор дахиад нэг өөр арай нэг өөр үнцэг өөр талаас нь ингээ бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр яалчгүй энэ талаар нэг тийм хяналт гэдэг юм үү. Яг энэ үнэн байх уу, бодит байх уу гэдэг зүйлийг бас яг өөрийнхөө бас нэг төр бодолцоо өөрийнхөө мэдлэгтэй бас нэг эргцүүлж бодох жиж бас тэрэнд юм хийх юм санагдаад тийм. Аха. Яг ингэж цахим сайтууд те энэ сошиал дээр үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн пэйжүүд нэмэгдэж байгаа нь өрсөлдөөнийг нэг талаас бий болгох давуу талтай юм шиг байна. Үнэхээр өрсөлдөөн бий болж хэн хамгийн түрүүн хэний ч мдээгүй сонсоогүй сонирхолтой мэдээллийг дамжуулж хүргэх вэ гэдэг дээр өнөөдөр бол маш одоо хүчтэй өрсөлдөө явж штэ. Тэгэхээр энэ бол нэг талаар үзэгчд дундаас нь хожих боломжийг бол олгож байна. Хаанаас ч ямар мэдээллийг одоо үнэхээр хамгийн ойрын их сурвалжаас өнөөдөр манай эдгээр цахим одоо сайтууд те пэйжүүд хүргэж штэ. Энэ бол маш том давуу тал. Хоёрдугаарт нь яг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг пэйж сайтууд нэмэгдснээрээ үзэгчдэд бас мэдээллийг харьцуулж авах те олон талын өнцгөөс тэнд бас хүргэж байгаа штэ. Тэгэхээр мэдээллийг харьцуулсныхаа үндсэн дээр үнэн бодиттой дүгнэлтийг өөртөө хийх энэ боломжийг бол олгож байна гэж сайн талаас нь бол хараад байгаа. За муу тал нь бол зүгээр яг сайнны хажуугаар саар гэж үнэхээр мэргэжлийн төвшөнд ажиллаж байгаа мундаг одоо сайтууд те пэйжүүд бол байна л да. За гэвч хажуугаар нь үнэхээр элбэг заяагийн хилдэг шиг те нэгнийхээ хийсэн зүйлийг зүгээр хулгайлаад тавьж хандлт авдаг эсвэл гарчгаараа хүний сонирхлыг татаад те хандлт авдаг эсвэл бусдын нэр төрд халддаг бусдын одоо нэрийг ашиглаж те зургийг ашиглаж те тэрнийгээрээ хандлт авдаг гэх мэт ийм бас уваагүй үйлдэлүүд хийдэг газрууд ч гэсэн байна л да. Тэгэхээр үнэхээр хүүхдээс эхлүүлээд одоо мэдээллийг ямар шүүлтүргүүгээр харсан болгондоо итгэдэг, сонссон болгондоо итгэдэг ийм хэрэглэгчид өнөөдөр байгаа учраас яалтчгүй энэ дөр шүүлтүр хэрэгтэй л байна л да. Тийм учраас ялангуяа одоо элбэг заяагийн хилээд идэг шиг сонгуульд өгснөөс ч тэр сүүлийн үед одоо маш олон болж байна гэж тэ хэд дахин их бид нар өөрсдөө хийлийн урал дээр очиод бараг багталт шингэхгүй болтлоо маш их хэмжээний ийм хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялангуяа лайв дамжуулдаг газрууд бий болж байна л да. Тэгэхээр энэ дээр яалтчгүй мэргэжлийн байгууллагууд нэг цензур тогтоох, шалгуур тогтоох, шүүлтүр тогтоох шаардлагатай болж байна. Тэгээ бид өнөөдөр бас яг энэ сэдвтэйгээ холбоотойгоор зочин урьсан байгаа Монголын сайтуудын холбооноос зочин урьсан. Тэгээ энэ мэргэжлийн байгууллагын хүнтэй яг эдгээр одоо цахим сайтуудад ямар одоо шалгуур тавьдгийг гэх мэт илүү мэргэжлийн одоо холбоотой зүйлүүдийг бас ярилцах боломж олдох байхаа гэж бодож байна. За ингээ хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа эргээд студиудаа уулзъя. Монголын цахим салбарын тэргүүн наадам Web Awards. Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх брэндээр 4 удаагаар зохион байгуулагдах гэж байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгуулж буй тус наадам нь мэдээллийн шилдэг сайт, сайтын шилдэг сэтгүүлч, төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, шилдэг орон нутгийн сайт, шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, шилдэг төрийн байгууллагын сайт, бизнесийн шилдэг сайт, шилдэг вебсайт хөгжүүлэгч, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч, шилдэг сайт номинацуудаар шилдэгүүдээ шалгаруулах болно. Эрхэм сэтгүүлч бүрэн бүтээлчид цахим салбарын та бүхнийг бүтээлээ илгээж идэвхтэй оролцохыг урьж байна. Web Awards-ийн үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар
нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгууллага, нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр, нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт, нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улс төрч, нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээг шалгаруулж амжилт бүтээлийн алдаршуулах болно. Web Awards 2019 оны 12 дугаар сарын 30-нд 17 цагаас Чингис зочид буудлын хаан танхимд болно. Шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 911 тэг 9 91 93 77 77 88 11 37 80-аас авна уу. Монголын цахим салбарын тэргүүн наадам Web Awards. Таны захиалсан пицца. Баярлалаа. Ноён пицца бид хаанч хүргэн. Захиалгын утас 1133 2277 191950. Эхлэл хэрэглэгч харилцагч та бүхэндээ 14 жилийн баярын мэнд хүргэе. Үндэсний тэргүүлэгч 191950 мэдээллийн лавлах. Монголын жижигхэн төлөвлөлт эрхлэгчдийн дээд шагнал SM100 Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Дэлхийн 100 гаруй улс орнуудад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч шилдэг байгууллагуудаар шалгаруулдаг SM Awards 100 шагналын эздийг тодруулах томоохон ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Монгол анх удаа баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зохион байгуулахаар боллоо. Үндсэн 10 номинацийн хүрээнд 21 аймаг 9 бүрийн баялаг бүтээгчтэй хамруулан тэр дундаас шилдэг 100 аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжлөх юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудын өнөө хүртэл хийж бүтээсэн ололт амжилт Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн урамшуулахад энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж байна. Материалыг баялаг бүтээгч цэгийн сайтаар авна. Small and medium enterprises in Mongolia 100. Харилцуулас 90 series 35-ээр 99 44 44 44 99 11 65 55. Хараа, пицца юм уу? Пиццан хаанаа юм бол? Ноён пицца шинэ жилийн мэнд хүргэе. Захиалгын утас 1133 2277 191950. Зөвхөн 12 дугаар сард илүү олон кино суугуудыг 10,000 төгрөгөөр. Дидиш Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан нэрлээ. Шинэ жил зохион байгуулах Студ Production, шинэ жилийн захиалга авах ресторан, pub, lounge, баяр дээр баяр нэмэх өвлийн өвгөн цасан охин, гоёлын даашинз худалдаа түрээс үсчин гоо сайхны цогц үйлчилгээ, гацуур мод чимэглэлийн худалдаа, үн ханшийн мэдээлэл зэрэг бүх төрлийн мэдээллийг 1919 мэдээллийн лавлахаас асуугаарай. Үндэсний тэргүүлэгч 1919 мэдээллийн лавлах. Монгол Саад телевизийн төхөөрөмжийг лизингээр худалдан авах боломжийг танилцуулж байна. Та урьдчилгаа төлбөрөө сонгон дараах тансанд шилжүүлнэ. Үйл хийний утга дээр өөрийн регистрийн дугаарыг утасны дугаарын хамтаар заавал бичнэ. Та өөртөө байрлах манай салбараас Монгол Саад телевизийн төхөөрөмжөө гэрээ байгуулан авна. Сар бүрийн төлбөрийн мэдээлэл тухай бүрт танд хүрэх болно. Гадаадуудын шилдэг 100 гаруй сувгийг сарын суурь хураамжгүйгээр хүлээн авч үзээрэй. Айл өрх бүрт аз жаргалыг Монгол Саад Networks компани. Ноён пицца сонсч байгаа. Хав халуунаараа тосорхон амттай. Зөндөө халуун байгаа. Тийм энэ бол жинхэнэ залуу хүний пицца. Яг эргээ орж ийн.
цэхээс пицца. Баярлалаа. Ноён пицца бид хаанч хүргэн. Захиагийн утас 1133 2277 191950. It's beginning to look a lot like Christmas everywhere you go. Take a look at the 5 and 10. It's glistening once again with candy canes and silver lanes that glow like Christmas. Toys in every store. Home Media. Шинэ оны мэд хүргэе. Эхлэл хэрэглэгч харилцагч та бүхэндээ 14 жилийн баярын мэнд хүргэе. Үндэсний тэргүүлэгч 1919-50 мэдээллийн лавлах. Таны цэхээс пицца. Баярлалаа. Ноён пицца бид хаанч хүргэн. Захиагийн утас 1133 2277 191950. За бид нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. За манай нэвтрүүлэг үзэгч та бүхэн шууд хүрч байна. Өнөөдрийн сэдв цахим сэтгүүл зүйн хөгжил гэдгийг бид үзэгч та бүхэн нэвтрүүлгийн ихэнд сануулсан. За сэдвтэй холбоотой манай студид зочин хүрэлцэн ирсэн байна. За Монголын сайтуудын холбооны тэргүүнд ерөнхийлөгч Батгүү. Орой минь хүргэе. Орой минь хүргэе. За ажил төрлөн сайн уу? Сайн. За нэлээд хоцорч гарч ирлээ шүү дээ. Гадуур баярын уур амьсгал ороод ирнэ. Ачаал ихсчихэж үү замын хөдөлгөөний? Замын хөдөлгөөн ер нь яг хөдөлгөөний л үе. 6-аас 7 яг ажил тардаг үе учраас хөдөлгөөн их байна. Тийм. За би тэгээд түрүүн нэвтрүүлгийнхаа эхэнд ер нь ямар одоо цахим сайтуудыг ашигладаг бидний хувьд те өдөр тутамдаа хэрэглэхэд юу н одоо давуу талтай байдаг, сул талтай байдаг вэ гэдгийг ярьлаа л да. За тэгээд нийтлэг бид хийдэд нэг шүүмжлэлтэй хандж байгаа асуудал нь юу байна вэ гэхээр өнөөдөр үнэхээр маш олон цахим одоо сайтууд те сүүлийн үед бас Facebook дээр үйл ажиллагаа явуулдаг пэйж хуудсууд мэдээллийн пэйж хуудсууд гарч ирж байна. Тэгээд үнэхээр нөгөө мэдээллийг шүүлтүрчдэж л авахгүй бол тэр болгоомаас гаргасан болгонд нэтгэх юм аргагүй болжээ гэдэг зүйлийг бид нар бүгдээрээ санал нэгтээ ярьж байна л да. Өөрийнхөө жишээн дээр ярихад. Тэгэхээр сайтуудын холбоонд бол нэгдсэн бүртгэл байгаа тийм. Яг өнөөдрийн байдлаар танай холбоонд аль бие усны бүртгэлтэй хичнээн цахим сайт үйл ажиллагаа явуулж байна. За юуны өмнө сайтын холбооны бас товчхон мэдээлэл бас үзэгчтэй үргээ үзэгчтэй бас оройн мэд төвшүүлье. Монголын сайтын холбоо нь өөрөө яг энэ одоо 10 жилийнхаа босгон дээр одоо яг 10 жилийнхаа бид нэр сая 10 сард тэмдэглэл өнгөрүүллээ. Энэ 10 жилийн хугацаанд сайтууд донд одоо жишээлбэл редакцийн бодлого мөн одоо сайтуудын хөгжлийн асуудлууд бол маш ихээр яригдсан. Жилүүд бол өнгөрлөө. Энэ цахим салбар маань өөрөө бас яг шин соргог зөвшөөтэй яг хөл мэдээлэл дундаа бол тийм уламжлалт одоо хэлбэл сонин сэтгүүл хамгийн залуу FM радио тийм эдгээрээсээ бас магадгүй одоо бүгдийг шингээсэн гэдэг утгаараа мэдээллийн сайт өөрөө мэдээллийг одоо маш хурдтайгаар хүргэдгээр бас онцлог. Тэгээ бүх зүйл нь бас эндээ багтснараа бас тийм онцлог юм болов гэж харагдав. Тэгээд сайнны хажуугаар бас саар бас зүйлүүд бас маш олон байдаг. Юу гэхээр бас мэдээж хэрэг нэг юм телевизийн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа магадгүй энэ хэл мэдээлэл хийж байгаа хүмүүс бол яг энэ зовлонг бол ойлгоно. Сонин сэтгүүл хийж байгаа хүмүүс. Яг вебсайт руу бол ерөөсөө л энэ сонин сэтгүүлд одоо ажиллаж исэн, телевизэд ажиллаж исэн, магадгүй уламжлал одоо энэ телевиз, радиод ажиллаж исэн одоо сэтгүүлч нар маш ихээр одоо энэ сайтын зах зээл рүү орж ирж байгаа гэсэн. Түүнээс биш мэрэгсэн одоо сайтын сэтгүүлч гэж одоо мэрэгчд бол байхгүй. Эннээсээ ялгаатайгаар одоо маш өөр төрлийн онцлогууд одоо гарч ирж байгаа. Ер нь бол одоо мэдээллийн редакц хийж байгаа. За 1994 онд одоо интернетийн хөгжил одоо анх одоо Монгол улсад одоо ингээд тавигдсан гэж бодоход одоо 20 гаруй жилийн түүхтэй яг энэ цахим салбарын одоо анхны одоо жишээлбэл урсгал. Тэгээ сүүлдээ ер нь одоо 2007 оноос хойшоо яг энэ редакцтай сайтууд бий болж эхэлсэн гэж одоо үздэг. Энэ дээр бол одоо Монголын сайтын холбоо
10 жилийн ойтойгоо одоо золгож байгаа. Энэ хугацаанд ер нь мэдээллийн сайтууд их том жижигээрээ одоо салгаатай маш олон асуудлуудаас араасаа гардаг. Би одоо Редакс сайтууд оллоо, news одоо юу гэдгийг те icon тухайн үеийн одоо мэдээллийн сайтуудаас одоо жишээлбэл нөгөө одоо хүн болгон сайт одоо нээх одоо тийм сонирхол нугасаа хуулиараа зохицуулалт байхгүй учраас одоо иргэн Б, иргэн А одоо өнөөдөр ч гэсэн сайтыг нээж ажиллуулах боломжтой. Энэ дээр яг нөгөө нэг сэтгүүлчийн яг мэрэгжлийн сэтгүүл зүйг хийж чадчихэв нөө үгүй гэдэг чинь бас аюул том асуудал болоод байна. Яг Редакс вебсайтууд бол яг энийг одоо яг нөгөө мэдээллийн байгууллагыг яг үндсэн нөгөө нэг үүрэг хүүргийнхээ хүрээнд бол яг хийгээд яваад байна. Зарим бас одоо хажуугаар нь бас одоо нэг сар зүйлүүдийг одоо нөгөө мэдээллийн одоо copy paste хийх гэдэг ч юм уу тийм зөвшөөрлгөөр авч тавих одоо мэдээллийн хулгай хийх, оюуны бүтээлийг одоо дээрэнгүүгээр одоо авч тавих гэдэг ч юм уу тийм. Тэгээд нөгөө мэдээллийн их сурвалж болж байгаа одоо сэтгүүлч маань өөрөө мэдээллээ хоёр талынхаа байр суурийг одоо яг мэрэгжлийн сэтгүүлч бол одоо хоёр талынхаа байр суурийг одоо аль алилаас хангасан тийм бодит мэдээллийг одоо вебсайтад оруулсан байдаг. Магадгүй тэр нь өөрөө жишээлбэл одоо нэг иргэнэ гэдэг ч юм уу нэг компани аж ахуй нэгжийн нэр хүндэд одоо халтсан гэдэг ч юм уу тийм мэдээллүүд бол ирдэг шүү дээ. Тэр нь бол одоо мэдээллийн байгууллагатай энэ бол одоо манайх ийм зүйл одоо хийгээгүй гараагүй гэдэг ч юм уу үүсгэх төлөв зөндөө гардаг. Тэгээд нөгөөт нэг их сурвалж болж байгаа анхны нөгөө мэдээлэл гаргасан одоо сайтын сэтгүүлч одоо цагдаа дээр дуудагдах тохиолдлууд бол маш их байдаг. Буцаагаад нөгөө мэдээллийг одоо нөгөө түгээн дэлгэрүүлсэн гэдэг одоо англи дээр өчнөө олон сайтаар тэр мэдээлэл ингээд өөрийн мэдлэг шууд гарчдаг. Энэ болохоор одоо мэдээний одоо нэг хулгай хийж гэнэ гэсэн үг л дээ шууд утгаараа одоо хар яриагаар ярих юм бол одоо мэдээллийн хулгай хийж гэнэ гэсэн зөвшөөрлгүйгээр. За тэгээд тэр мэдээж хэрэг цагдаа дээр одоо шалгагдчихж байгаа мэдээ материал нөгөө сэтгүүлч мань түр хугацаанд гэдэг ч юм уу одоо нөгөө контент одоо материалаа түр татаад шалгагдаж дуусаад өөрөө бас буцаагаад нөгөөх нь нотлох хэрэг гарна. Бас сэтгүүлчин бол одоо за би ийм баримтыг одоо үнсэлж ингэж бичсэн юм байгаамаа гэдэг байдлаар тэр нөгөө шалгагдчих хугацаанд нөгөө вебсайтууд руу магадгүй залгаад сэтгүүлч миний мэдээллийг одоо аваад өгөөч. Наач одоо бид ингээд би цагдаа дээр шалгагдаж байна. Цагдаа болохоор юу гэдэг вэ гэхээр чи одоо түүхэн дэлгэрүүлсэн санаатаагаар одоо ингэж тараасан гэдэг одоо тэр юг шууд нөгөө сэтгүүлчд наагаад нь штэ. Нөгөө сэтгүүлч одоо өөрөө одоо өөрийн мэдлэгүүгээр магадгүй тэр сайтын редакцч мэдлэгүүгээр одоо олон сайтуудаар тарж байгаа гэсэн. Энийг бол мэдээллийн явуулаа гэж яриад байгаа. Энэ мэтэр зохицуулах асуудлууд бол яг энэ сайтын холбоон дээр маш их гомдол ирж байна. Танай сайтад одоо жишээлбэл хичнээн яг сайт танай холбоонд бүртгэлтэй байдаг вэ? Ямар шалгуураар танах гишүүнээрээ авдаг юм бэ? За, Монголын сайтын холбооны удирдах баг одоо удирдах зүйл 2 жилийн хугацаатай сонгогддог. Хяналтын зүйлийн ер нь 11 гишүүн, удирдах зүйлийн 21 гишүүн тэгвэл ажиллагаа явуулж байсан. Миний би яг одоо энэний одоо оюун тоглоом ерөнхийлөгч одоо сонгогдсон байж байгаа. Одоо шинэ баг одоо дахиад удирдах зүйл сонгогдож явж байгаа. 10 жилийн хугацаанд одоо 4 ерөнхийлөгчд одоо байсан гэсэн үг. Мэдээллийн анхандаа бол Монголын сайтын холбоо одоо ерөн сайтын холбоо гэж ярьж байгаа ер нь 2 байгууллага байдаг. 2-оос 3 байгууллага байдаг. Манайх нөгөө нэг зүйл хийхээр л холбоодууд нь маш олон болдог. Одоо нэг саксны холбоо гэхэл 2-3, хөлбөмбөгийн холбоо гэхэл 2-3 байдагтай. Энэ нь ялгаагүй. Монголын сайтын холбоо ууган байгууллага нь анхны одоо яг санаачлагч вебсайтуудын мэдээлэл редакцтай сайтууд нээжсэн ууган байгууллага. Өөр бас нэг холбоо байдаг. Анхандаа бол ерөн сайтын холбоо ер нь 250 300-аад гишүүн сайттай байсан. Одоогийн байдлаар бол яг үйл ажиллагаа нэг 70-аад гишүүн 70 орчим гишүүн сайттай үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол дандаа мэрэгжлийн сэтгүүлч эзэдтэй вебсайт гэж ойлгож болно. Ер нь бол хүмүүс мэдээллийн сайт гэхээр ер нь тодорхой нэг хэдхэн нэг сайтыг ойлголттой байдаг. Өөрийнхөө нөгөө унших сонирхолтой хүрээндээ гэж юм уу? Дадсан гэсэн тийм. Одоо ер нь бол нэг массаар харахад мэдээллийн сайт руу ороход бол ойлгомжтой. Мэдээллийн сайтаас илүүтэйгээр одоо бол нэг сошиал илүү тийм нөгөө нэг одоо хүч авсан. Бид нэр утсан дээрээсээ одоо жишээлбэл маш одоо цензургүйгээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авахаас илүүтэйгээр одоо сошиал дээрээс шууд хөргөнөөр авч байгаа. За тэгэхээр мэдээж одоо мэрэгжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг сайтууд бол танай сайтын холбооны гишүүнээр илсэн байдаг юм байна. За яг энэ чиглэлд ч бас танах гол үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Тэгээд одоо 2020 он хаяанд ирсэн байна. Бүхэл одоо газрууд шилдэгүүдэд тодруулж байна. Алдаа оноогоо дүгнэж байна. Тэгэхээр танаас сайтын холбооны зүгээс бас томоохон шалгаруулалтын арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл хөө. Энэ маань болохоор би түрүү ярьсан шүү дээ. Анхнаасаа бол ер нь 200 орчим одоо гишүүн сайттай байсан гэж ярьжсэн. Тэгэхээр одоо бол 70 орчим мэдээллийн сайт байна. Энэ веб авардс наадам бол Монголын сайтын холбооны санаачлагаар зохион байгуулагддаг наадам. Нөгөө бүх сайтууд яг энэ сайтын холбоонд байх цаг хугацаанд бол энэ дотоод дараах хэмжээ гэж явдаг байсан. Одоо сайтын холбооны гишүүнчлэлтэй сайтууд дундаасаа бид нар одоо шалгаруулалтыг хийдэг байсан. 2 жилдээ нэг удаа болдог ийм наадам байгаа. 2017 онд бид нэр одоо энэ холбоотууд бүгд хамтраад төрийн байгууллагатайгаа хамтраад сэтгүүлчний нэгдсэн хэвлэл бас энэ хөлбөмбөлийн толгой байгууллагатайгаа хамтраад бүх сайтууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх одоо энэ вебсайтууд дунд одоо бид нэр арга хэмжээг хийсэн. Ер нь хойшлоо ч гэсэн яг энэ барилгаа бол барьж явна гэдэг ер нь бол ойлголтын дээр бол бид нэр тогтсон байгаа. Бусад холбоотууд нэгдэж байна. Холбоонд хариалагддаг бас юм редакцтай томоохон гэж тооцогдох одоо хөлбөмбөлийн сайтууд бас эндээс хамааралтай одоо материалаа ирүүлж оролцдог. Ер нь бол өнгөрсөн жилийн нэг 15 нэмэлттэй байсан. Веб авардс гэдэг арга хэмжээ. Мэдээллийн шилдэг сайт, төрөлцсөн мэдээллийн шилдэг сайт тий. Бизнесийн шилдэг сайт гэхээр одоо зарын дээрэс нь одоо нэг онлайн худалдаа бас маш хурцтай Монгол улсад бол хөгжиж байгаа захин дээр. Яг эднэрээс хамгийн шилдэг гэдэг сайтууд. Ер нь шилдгийг шалгаруулдаг юм. Наадам 2 жилдээ нэг удаа болдог учраас бас босго өндөртэй, ачаал бүгдл өндөртэй яг энэ захим салбарын бас том наадам тооцогддог. Тэгэхээр нийтдээ яг тамаа холбоонд бүртгэлтэй биш одоо улсын хэмжээнд байгаа бүх сайтууд одоо сайтууд боломжтой гэсэн. Статистикийн хувьд гэх юм бол энэ өөр яг хэвлэл мэдээллийн сайт ер нь яг редакцтай өдөр тутамдаа яг хэвлэл мэдээллээр ажиллаж байгаа бол нэг 50 орчим мэдээллийн сайт байна. Одоо юу гэдэг нь сүүлчнээр гарчсан одоо товч заригаас хуулаад одоо ер нь мэдээлэл хийж хэвлэл мэдээллийн чиглэлээр явж штэ одоо тийм. Яг нөгөөт нэг уламжлалт сэтгүүл зөв хийж байгаа яг нөгөөт нь нийтлэл бичдэг бичвэр одоо гаргадаг тийм ээ одоо мэдээлэл гаргадаг сайтууд маань угаасаа уламжлалт сайтууд одоо News Icon Go тий. Одоо Санаа эмэн, Дөргөө эмэн гэдэг ч юм уу, Мас эмэн тий. Зиндаа эмэн гэх жишээний одоо яг энэ хэвлэл мэдээллийн томхон сайтууд бол байна. Араараасаа ер нь одоо энэ сонгуул бас юу бас хаяанд ирж байна. Тэгэхээр ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сонин сэтгүүлийн сэтгүүлчид маш хэмжээгээр энэ сайтыг нээдэг яг энэ сонгуультай ер нь Тэгэхээр л нөгөө тий сонгуульд бэлтэж айгүй олноороо сайтын тоо маш их хэрэгсдэг. Сонгуулийн дараа бас маш их багасдаг. Ер нь ингээд нэг хэлбэзээтэй байдаг гэсэн. Өөрийн зохицуулт бол байхгүй л дээ. Ер нь энэ аливаа шагнал ийм шалгаруулалт томоохон энэ төрлийн арга хэмжээнүүдийн нэг давуу тал нь юу байдаг вэ гэхээр тухайн одоо хүний ч юм уу албан байгууллагын чансааг тодорхойлж өгдөг. Ялангуяа одоо өөрөө ярьж штэ сонгуульд төхөөдөж тэр юм уу маш олон боллоо гэж. Тэгэхээр энэ одоо байгууллагуудын хинбэ гэдгийг бас үзэгчдэд харуулах том боломжийг танаа шалгаруулалт бас нэг талаараа олгож өгөх юм байна. Тэгэхээр шалгаруулалтыг ямар баг одоо явуулах вэ? Тэнд мэрэгжлийн одоо хүлээн зөвшөөрөгдсөн ямар хүмүүс байх вэ? За шалгаруулалт бол яг бодитоор явдаг. Өөрсдөө шалгарснаа мэддэг. Одоо 17 оны жишээг бид нар авч ярихад танах шалгарчлаа шүү гэдэг бол уцаар ярихад бол өө тийм үү бүр гайхшрал тий. Ер нь бол наан бид нэр нөгөөт нь ерөнхий ер нь онлайн санал асуулга бол 30% та шалгаруулалтын одоо үндсэн нөгөөт нэг статистикууд ер нь тоон дээр 30% та ордог. Мэргэжлийн экспертүүд ажилтдаг одоо гавьяат зөвлөлтнүүд хэвлэл мэдээллийн анх зөвлөлтнүүд тий мэргэжлийн одоо багш нар энэ маань өөрөө 30% оролцдог. Нийтдээ 60 болчихж байна. Монголын сайтын холбооны хяналтын зөвлөл өдөр төсөвлөөс бүрдсэн одоо бас хүмүүсээс бүрдсэн энэ 40% оролцдог. Нийтдээ ер нь ингээ 3 газараас бид нар саналаа нэгтгэж чагаад тэгээ шалгаруулалт өгдөг байна.
Ер нь сэтгүүл зүйн салбарт одоо балдорж сангийн шагналаас өөрөөр ийм нэр хүндтэй томоохон шагнал байхгүй л байна л да. Нэг хэсэг тухайлбал манай телевизийн салбарт алтан шонхор гэж шалгаруулдаг байсан. За эхний ганц 2 жилд үнэхээр чансаа өндөртөө тэрэнд орохынсэн гэж бид нараа ингэж хүсдэг ийм шалгаруулалт байлаа. Гэвч харамсалтай сүүл рүүгээ бас жоох утгаа алдаад явандаа байхгүй болсон л доо. Тэгэхээр альва ер нь бол бас ийм зүйлийг хүлээдэг, хүсэн хүлээдэг тухайн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдэд өөрсдийнхөө бүтээлийг үнэлүүлэхийн тулд тийм тэгэлгүй яах вэ? 2 жилдээ нэг удаа тавьдаг шалгуулсан л ерөөсөө яг энэ. Бид нар бас энэ арга хэмжээний үн цэнийг бас хэтэрхий бас нөгөө нэг хавтгаар болж хийхгүй тулд 2 жилд нэг удаа бас арай нэг өндөр босготой 2 жилийнх нь одоо амжилтыг бид нар бас шүүж үзэн шүү дээ тийм. Жил бол одоо ер нь бол нэг вебсайтад бол бас бага хугацаа байхгүй ер нь танигдаж гарч ирэх сошиал одоо фэйсбүүк байхгүй тохиолдолд бол яг л юм зөв уншилтаараа хандлтаараа эн чинь өөрөө нөгөө нэг сошиал энэ чинь платформ дээр суурилсан учраас яг хэдэн хүн орж хэдэн мэдэн дээр яг хэдэн хүн үзэлт хийсэн байна вебсайт руу өдөртөө хэдэн хүн хандж байна яг хэдэн цагаас цагт тэгвэл энэ сайт руу ямар тоогоор одоо ямар насны хүмүүс ханддгийг магадгүй энэ нөгөө нарийн шүлтүүдийг гаргаж ирэх боломжтой салбар байна. Онцлог нь тийм мэдээллийг минут тутамд магадгүй секунд тутамд шинжилсэн ч болохоор хурдтай маш хурдтайгаар хөгжиж байгаа салбар. Тэгэхээр бид нэр маш олон вебсайтуудаас шалгаруулалт хийдэг. Энийг бас тийм нэр хүндтэй үнцэнтэй байлгахын тулд яг л хийж байгаа бүтээж байгаа магадгүй яг тэр ондоо тийм энэ 2 жилийнхээ хугацаанд маш сайн ажилласан редакц хөл мэдээллийн сайт хөл мэдээллийн сайтын сэтгүүлч тийм тэрийг одоо алдаршуулдаг надад байна. За тэгэхээр ер нь энэ зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна өөр шалгаруулалтууд орох уу энэ сайтууд ч гэдэг юм уу тийм эднээс гадна онцлог гэмээр тийм номинац байна уу? Онцлог номинац дагаад энэ веб awards дээр ер нь бид нэр 5 номинацыг бас гаргадаг. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч 5 номинацаа гаргадаг байна. Одоо шилдэг үйлдвэр, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг хөрөнгө оруулалт, тийм шилдэг улс төрч ганцхан хүнийг бид нар бас яг энэ улс төрч ихтэй магадгүй улс төрт горилж байгаа гэдэг ч юм уу залуу улс төрчдөөс биш. Ер нь яг энэ улс төрийг яг улс төр утгаар нь хийж байгаа, улс төр зүтгэж байгаа хэрийн лидер хүнийг л бид нар бас шалгаруулж яг энэ веб awards-ийн үеэр бас ер нь ганцхан хүнийг юм байна тийм. Ааха. Ер нь бас нөө олон болохоор л утгаа алддаг л да тий. Тий, ер нь энэ сонгуульд өгөхөд ирэхээр ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө ер нь вебсайтууд даамаа нөгөөднөө санал асуулга рейтинг тогтоох ажлуудыг маш их хийдэг шүү дээ тий редакцууд. Тэгэхээр нөгөөд нэг энэ зүйл маань айгүй ихээр хавтгаардаг учраас яг энэ веб awards-ийн үеэр ерөөсөө ганц энэ өөр уламжлалаа тогтцсон. Санал асуулга хизэнээс явж эхлэх вэ? Санал асуулга яваад эхэлсэн байна. Яваад эхэлсэн байгаа. Реклам аль хэдийн цэцэгдсэн ажлын хэсэг аль хэдийн гарцсан одоо 16-аар хааж байгаа дүнгээ хааж байгаа бид нар одоо материалууд өглөөж материалууд авч дуусч байгаа гэсэн. Ааха. За тэгэхээр 2 өдрөл 3 өдрөл үлдсэн юм биш үү те энэ 3 хоногийн хугацаанд тий үзэгч та бүхэн бас өөрийнхөө хамгийн их мэдээлэл авдаг ханддаг цахим сайтаа сэтгүүлчтэй нийгмийн хариуцлагаа хүлээсэн дээрх одоо 5 номинацийн эзэнд бас саналаа өгөх боломжтой юм байна. За хамгийн гол нь энэ арга хэмжээний гол одоо ач холбогдол нь энэ эдгээр одоо сайтуудын чансааг тогтоох улмаар энэ дээр үндэслээд үзэгчдэд бас уншигчдад сонголтоо их боломж олгох ийм давуу талтай юм байна гэж ойлголоо. За тэг өнөөдөр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж бас мэдээлэл өгсөн өөрчлөн баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Танай толон ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За анхаарал хандсан үзэгчтэй баярлалаа. Үзэгч та бүхэнд бид нэвтрүүлгийн ээлж дугаарыг шууд хүргэлээ. Баярлалаа үзэгчтэй.